Тэгэхээр үндсүүлийн цэц хүний сонгогдох үндсүүл заасан үндсэн эрхийг зөрчсөн гэх энэ үндслэлээ гарахдаа энэ илүү хуульчилж журмаар зохицуулж байгаа энэ харилцаагаа илүү хуульдаа дэлгэрэнгүй нарийн болгооч гэж хууль тогтоогчд хандж байгаа гэж ойлгож болох уу? Улсын их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн оролцсон одоо хүний хувьд болвол үндсүүлийн цэцийн үндслэл хэсэгт заасан үндслүүдийг хөөцлөх боломжтой гэж та үзэж байна уу гэсэн юм асуулт. За энэхээр гишүүний асуулт бол хуулиар зохицуулагдаагүй зүйлийг журмаар зохицуулсан байна гэж цэцгийн дүгнэлт яг энэ байдлаар гарсан байгаа. Дүгнэлтийн нэг үндсэл нь Улсын хурлын даргын өчигдрийн хаврын чуулганы нээлтээр бас хэлсэн үгэнд хуулиас давсан одоо журмууд бас одоо үйлчилж जैन журмаар зохицуулж байгаа асуудлууд олон байна. Энийг одоо цаашдаа бас одоо их хурл авч үзэх ёстой гэдэг энэ бас үгтэй агуулгатай нийцж байгаа. Тийм учраас биедан нэр дэвшиж байгаа улсын хурлын сонгуульд биедан нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн тухайн тойргийн сонгуулийн одоо сонгогчдын 801-ээс доошгүй одоо иргэний гарын үсэг цуглуулж түүнийг сонгуулийн хороо хүлээж авч нэгтгэж бүртгэж хяналт тавихтаа тодорхой хуульчлаагүй журмаар зохицуулсан энэ нь одоо асуудалд объектив байдлаар биш субъектив байдлаар хандж байна. Хүний сонгогдох эрхийг одоо зөрчиж байна. Одоо агуулгын зөв боловч түүнийг хэлбэр төдий байдлаар 801-ээс доошгүй иргэний одоо гарын үсгийг нэг үрчлэн одоо нягтлж үзэхгүй төврийн аргаар сонгож ингэж одоо энэ арга хэлбэр нь өөрөө журмаар зохицуулагдсан. Энэ журмаар хүний сонгогдох эрхийг одоо зөрчиж байна гэдэг ийм байдлаар одоо үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт бас гарсан. Тийм учраас одоо цаашдаа бол бас энэ хуулийн 31-2-ыг тэр журмаар зохицуулж байгаа. За асуудалд бас одоо субъектив байдлаар хандж байгаа. Эргээд энэ одоо иргэний сонгогдох эрхийг зөрчиж байгаа гэж үзэж байгаа энэ асуудлыг цаашдаа бас нарийн хуульчилж одоо журмаар зохицуулж байгаа асуудлыг хуульчлах шаардлагатай байна гэж ингэж үзэж байгаа. Үндсүүлийн цэцгийн дүгнэлт бол гарын үсэг ер нь цуглуулж яаж бие дааж нэр дэвших мандатаа олж авах хэрэгтэй гэдэг шаардлагыг бол буруутгаагүй байна. Энэ 801 гэдэг чинь хүн амтайгаа харьцуулахад сонгогчийн тоотойгоо харьцуулахад дэлхийн арчилсан энэ бусад улс орнуудтай харьцуулахад арай өндөр байх шүү гэдэг л нэг ийм зүйлийг хэлсэн байгаа юм. За хоёрдугаарт бол энэ хуульд нэг ийм тодорхойгүй заалт байна. Гарын үсгээ 21 хоногийн хугацаанд 801-ийнхаа хүнийг цуглуулна. За ингээд гарын үсгээ хянуулахын 7 хоногийн хугацаанд энэ гарын үсэг цуглуулах ажил маань үргэлжлэх юм үгүй юу гэдэг нь хуульд тодорхой бос байна гэж үндсүүлийн цэцгийн дүгнэлтэнд багтдаг. За ийм ч учраас ийм тодорхой бус заалтыг дур зориг үзмжээр тайлбарлаж ялгамжтай байдлаар сонгуулийн байгууллага хэрэглэх боломжтой байшгүй гэдгийг хэлж өгсөн байгаа юм. За ер нь үндсэн хуулийн цэцээс сүүлийн одоо үед гаргасан хоёр дахь одоо энэ цэцгийн дүгнэлтэнд хүний үндсэн эрхийг гагцхүү хууль заасан үндслэлээр хязгаарлах ёстой шүү. Тэр үндслэл нь өөрөө их тодорхой байх ёстой шүү. Тэр хуулийг хэрэглэхэд дур зориг үзмж ялгамжтай байдал тэгшэрхийн зарчмыг нуглах ийм боломж олохгүй байх ёстой шүү гэдэг ийм анхааруулгаас сануулгыг их тийм тооцоо судалгаа үндэслэлтэйгээр улсын их хуралд болон засгийн газар бусад байгууллагад хоёр дахь удаага би энэ шийдвэрээр дамжуулж өгч байна гэж ойлгож энэ үндсэн хуулийн цэцгийн одоо шийдвэрт хүндэтгэлтэй хандж хүлээж аваад за тэгээ хүлээж авсны дараа бол байнгын орооноосоо бас ажлын хэсэг гаргаад ер нь бол энэ
ажлын хэсгийн ажиллах хуулиар томьёолол судалгаа үндслүүдийг бол үндсэн хуулийн цэц өөрөө энэ шийдвэртээ их тодорхой хийгээд өгсөн юм байна. Тэгэхээр энэ шийдвэрийн үндслэсэг заасан зөвлөдийн суулгаад манай сандаг очрох гишүүн ч гэсэн хэлж байна. Боломжтой юм а гэдгийг бол итгэмжлэгсэн төлөөлөгчөөр оролцсон хууль тогтоогчийн хувьд л илэрхийлж байгаа. Тийм учраас хүлээгээд аваад холбогдох өөрчлөлтөө хийгээд явъя гэсэн юм саналтай.